Сайн байцгаана үзэгчдээ. Парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн 7 хоногийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан хүргье. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн төгсгөлд өмнөх дэлхийн тайм хөтөлбөрт Зеленский Путинд бас уулзаж хэлэлцээ их санал тавьсан гэж нэвтрүүлэгтээ бид онцолж байсан. За тэгвэл үүний хариуг Путин өгсөн байгаа. Ингээд Орос Украины хоорондох үйл явдлаар өнөөдрийн дэлхийн тайм хөтөлбөрийг эхлүүлж байна. За өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Зеленскийн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал илгээж дайныг зогсоохын тулд нүүр тулуун уулзахыг хүссэн саналд Оросын албаны улсын төрийн тэргүүн татгалзсан хариу өгсөн байна. За Владимир Путин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцож олон улсын сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ Зеленскийтэй уулзаад байх юм утга учирыг би олж харахгүй байгаа учраас уулзах шаардлага байхгүй хэмээн татгалзсан хариуг өгсөн. За Путиний хувьд бол эхлээд гал зогсоох нь Украины талд хүчээ сэлбэх боломж олгохоос өөр давуу тал байхгүй гэсэн байр суурийг илэрхийлж энхийн хэлэлцээ хийсний дараа гал зогсооно гэдэг санаагаа дахин дэвшүүлэхийн зэрэгцээ. Зеленский захидалтаа Путинийг 26 жил засгийн эрхэнд байсан, нас нь явсан гэх зэргээр өгөөдсөн ийм мөнгө аястай доромжилсан ийм үгсийг ашигласан байсныг Путин бүдүүлэг гэж үзэж байна гэдгийг илэрхийлсэн. За тэгвэл Путинийг татгалзсан хариу өгсөний маргааш нь буюу өнгөрсөн 7 хоногийн Бям гарагт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сүүлийн өдөр Украины хэдэн зуун дрон Оросын Санкт-Петербург хотод дахин довтлоо. За Зеленский өөрийн нийгмийн сүлжээний хуудасаараа Украины дронууд Санкт-Петербург орчмын бүс нутгийг хүртэл 1000 орчим километр зайг туулж дайсны Кронштадт тэнгисийн цэргийн баазд хурж очиж цохилт өглөө хэмээн мэдээлж мөн Оросын албаны улс дахин дайныг сонголоо. Путин зүгээр л дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Дэлхийд дахинд олон хүн энэ хариултад сэтгэл гонсоосон байх хэмээн нийтэлсэн байгаа. За харин Оросын албаны улсын Батлан хамгааллын яамны мэдээлснээр Санкт-Петербург, Крим, Азовын тэнгис, Хар тэнгисийг хамарсан 16 бүс нутгийн дээгүүр Украины 376 дрон давталсныг буудаг унагсан гэж мэдээлсэн. За Санкт-Петербург хотын захирагч Александр Беглов оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж гар утасны интернет үйлчилгээ тасалдаж болзошгүй гэдгийг тухайн үед анхааруулж байсан. За хариуд нь Бям гарагийн шөнө Оросын тал нийтдээ 270 гаруй дроноор Украинд давталсны 250-ыг нь унагаснаа Украины агаарын засагт хүчин бол мэдээлсэн байгаа. За Украины ерөнхийлөгч Зеленский мөн Ням гарагт Их Британи, Франц, Герман улсын удирдагчдтай Лондон хотод уулзсан. За талууд Украины агаарын хамгаалтын систем болон алсын тусгал цохилтын чадварыг яаралтай нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байгаа. За ингээ уулзалтын үеэр барууны удирдагч нар Орос Украины удирдагчдын биечлэн нүүр тулан уулзах энэ уулзаж хэлэлцээ их саналыг бол сайшаасан байгаа. За энэхүү ярианд Америк бол Европын орнууд идэвхтэй оролцох шаардлагатай гэдгийг онцолж мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд яаралтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг хамтарсан мэдгдлээрээ бол уриалсан байгаа. За дээрэс нь Украинд үзүүлэх цаашдын тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг үргэлжлээд их талаагийн уулзалт бол НАТОгийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэхээр ийхүү Европын удирдагч нар тохиролцсон байгаа юм аа. За тэгвэл мөн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европын албаны Москвагийн эрх баригчдын эсрэг авах Европын албаны ээлжид багц хориг арга хэмжээний талаар энэ 7 хоногийн Мягмар гарагт танилцуулсан байгаа. Тэрээр Оросын албаны улсын эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн багц хориг арга хэмжээнд Украины эсрэг дайнд оролцсон Оросын цэргүүдэд анх удаага Европын албаны хөлийн хориг тавих саналыг тусгаснаа онцолсон. За түүнчлэн энэхүү шинэ багц хоригийн төсөлд Европын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд Оросын албаны улсад тусалж байгаа крипто платформуд, банкуд болон газрын тосны худалдаачдыг хар жагсаалтад нэмж оруулан мөн Оросын далайн гаралтай хүнсний импортод худалдааны хориг тавьж дээрээс нь Оросын харин бүтээгдэхүүн нийлүүлдэг их газрын хятадын болон Хонконгийн нийтдээ 14 компанид Европын албаноос бараа худалдаж авахыг хориглохыг багтааж оруулж өгсөн гэдгийг бол ийхүү мэдээлсэн. За ингээд энэхүү ээлж чинь хориг арга хэмжээний саналыг Европын албаны 27 гишүүн улс хэлэлцэхээр боллоо. За хэрвээ бүгд санал нэгтээ дэмжсэн тохиолдолд уг шинэ багц хоригийг хэрэгжүүлэх ба энэ нь Орос Украин талын давталснаас хойш Европын албаны зүгээс Оросын эсрэг хэрэгжүүлэх гэж байгаа 21 дахь удаагийн багц хориг болох юм аа. За бидний онцож байгаа дараагийн үйл явдал бол Армени улсад өнгөрсөн 8 гарагт болсон парламентын сонгуулийн үр дүн байгаа юм аа. За тэгэхээр 8 гарагт Арменийн парламентын сонгуулийн санал хураалт боллоо. Энэ нь
Армени одоо парламент болох үндэсний ассамбле 5 жилийн хугацаатай сонгогддог одоо энэ дараагийн парламентыг сонгох сонгуул байлаа. За Армени парламент бол 101 гишүүнтэй. За тэгвэл энэ удаагийн сонгуульд 2 эвсэл 17 нам оролцоод байна. За тэгээд сонгуулийн өөрчилсөн дүнг бол даваа гарагт сонгуулийн төв ороо зарласан байгаа. За эндээс харахад одоогийн ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлдэг иргэний гэрээ нам 49.8% одоо саналыг авч ялалт байгуулсан. За ингээд улмаар парламентд 64 суудлыг бол аваад байгаа. За харин Оросын талыг баримтлагч Самвел Карапетяны тэргүүлдэг хүчрэг Армени нам 23.3% саналыг авч парламентд 29 суудлыг авч удаалсан бол Армени эвсэл нам 9.9% саналыг авч 12 суудалтай болоод байна. За харин үлдсэн бусад одоо намууд бол парламентд суудлыг авч чадаагүй гэсэн ийм үр дүн бол урьдчилсан байдлаар гараад байна. Пашиняныг бол одоо дэмжиж байгаагаа Европын хэд хэдэн удирдагч нар за мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл одоо нээлттэй мэдэгдэжсэн байгаа. За тэгээд мөн одоо сонгуулийн өмнө явагдсан ихэнх санал асуулгын дүнгээс харахад бол Никол Пашиняны тэргүүлэгч иргэний гэрээ нам энэ сонгуульд ялах одоо урьдчилсан юм төлөвийг бол харуулж байсан юм аа. За 3 сая орчим хүн амтаа далаад гарцгүй одоо Кавказын Армени улсад бол сонгогчдын энэ удаагийн сонгуулийн одоо эрц 59 орчим хувьд хүрсэн. За мөн энэ удаагийн сонгуульд бол одоо нэлээд бас юм гадны нөлөө орж байна гэсэн мэдээг бол өгч байсан ба. За тодруулах юм бол барууны тагнуулын албаны нэрээ нууцлсан албан тушаалтнууд болон за мөн одоо бусад их сурвалжуудын иш татан Reuters агентлагийн мэдээлснээр бол энэ удаагийн сонгуулиар одоо Пашиняныг үгүйсгэх Оросын талыг баримтлагч нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор Оросын одоо ийм нууц хүчин чармаалт одоо нөлөө за түүний дотор одоо ташаа мэдээлэл тараах кампанид ажил бол явагдсан гэсэн мэдээллийг бол бас Reuters агентлаг өгч байсан. Никол Пашиняны хувьд бол одоо Европын талыг баримтлагч за Армени улсыг бол одоо баруунтай ойртуулахын бодлогыг бол баримталдаг. За түүний нам бол энэ сонгуульд Оросын талыг баримтлагч 3 том сөрөг хүчинтэй өрсөлдөж ялалт байгуулад байна. За ингээд цаашдаа бол одоо ялалт байгуулсан учраас Никол Пашинян бол одоо илүү Армени улсыг Европ руу ойртуулах, Европын холбоотой одоо үйл ажиллагаа ойртуулах ийм чиглэлд одоо үйл ажиллагаа явуулна гэж бол харагдаж байгаа. За Никол Пашинян өөрөө ням гарагт одоо сонгуульд оролцож саналаа өгөхдөө Европын холбоо бол ардчилсан шинжилгээг хэрэгжүүлэх бидний гол түншээ. Тиймээс бид энэ замыг бол үргэлжлүүлэх болно гэсэн мэдээллийг бол хийж байсан байгаа. За гэхдээ тэрээр мөн Армени Оросын хооронд ямар ч хурцмал одоо асуудал байхгүй гэдгийг бол давхар онцолсон. За Оросын албаны улстай харилцаа нь институцийн шинжтэй за харилцан хүндэтгэлд суурилдаг гэсэн ийм зүйлийг бол ярьсан байгаа. За харин сонгуулийн өмнөх одоо сүүлийн хэдэн 7 хоногийн турш Оросын эрх баригчид Армени хэд хэдэн экспортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоож мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Армени улс Европыг дагвал одоо Украины одоо дараагийн хөлбөр болно гэсэн ийм анхааруулгын шинжтэй зүйлсийг бол бас ярьж байсан байгаа. За ер нь бол зөвлөлт холбоот улсын түүхээс улбаатай одоо уламжлалт холбоотон гэгддэг Орос Армени харилцаа 2023 оноос хойш одоо энэ Нагорно-Карабахын бүс нутагт Армени Азербайджаны одоо энэ хооронд болсон мөргөлдөөнөөс хойш нэлээд юм хурцтмал байдалтай байгаад байгаа юм аа. За тэгээд сонгуулийн үр дүнг бол Европын холбоо маш сайшаа хүлээж авсан. Армени санхүүгийн тусламж үзүүлж худалдааны зарим хоригийг нь хөнгөвчлөхөө бол мэдэгдээд байгаа. Харин Оросын албаны улс бол барууны орнуудыг сонгуульд хөндлөхөөс оролцож Армени сөрөг хүчинд шахалт үзүүлсэн гэх зэргээр бол буруутгасан байгаа юм а. За ингээ ямар ч байсан Армени зүгээс бол Армени ард иргэдийн хувьд бол өөрсдийн сонголтыг инхүү хийлээ. За тэгвэл Европын талыг баримтлагч Никол Пашиняны одоо тэргүүлсэн нам парламентын сонгуульд ялалт байгуулж парламентд олон судал авсны дараа одоо хэд хоногийн дараагаар Оросын эрх баригч нар Армени улсын импортын бүтээгдэхүүнүүдэд хориг тавих арга хэмжээг аваад байна. За тодруулах юм бол Оросын хүнс хөдөө аж ахуйн салбарын аюулгүй байдлыг хариуцдаг Россельхознадзор агентлагийн зүгээс пүрэв гарагт одоо мэдээлэл гаргасан байгаа. За энэхүү мэдээлэлтэй 5 дугаар сараас хойш Армени импортын бараа бүтээгдэхүүнүүдээс хортон шавж илрэх болсон тул баасан гаргаас буюу яг одоо энэ дэлхийн тайм хөтөлбөр хүрж байгаа энэ өдрөөс эхлээд ихэнх хүнс үр тариа за мөн цэцэг мод бордоонд хориг тавьж байгаагаа бол зарлалаа.
тээвэрлэгдэж байгаа барааны аюулгүй байдал болон гарал үүслийг мөрдөн тогтоох боломжийг хангах тодорхой тогтолцоог бий болгох хүртэл Оросын энэхүү одоо импортын хориг хүчин төгөлдөр хэвээр байна гэж бол мэдэгдсэн байна. За үүнээс гадна Оросын эрх баригчид дээрх бүтээгдэхүүнүүдийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Евразийн эдийн засгийн албаны гишүүн болох Беларусь, Казахстан, Кыргызстан улсуудад импортлохыг цаашдаа хориглохоор төлөвлөж байна гэсэн мэдээллийг хийгээд байна. За дэлхийн тайван хөтөлбөр үргэлжилж байна. Бидний онцлог дараагийн үйл явдал бол энэ 7 хоногт болсон бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний умар солонгос улсад хийсэн айлчлал байна. За тэгэхээр Ши Жинпин мягмар гарагт одоо 2 өдөр үргэлжлэх энэ төрийн айлчлалаа бол эхлүүлсэн байгаа. За ингээд түүний одоо айлчлал мягмар 5 гаригуудад үргэлжлэн явагдсан. За айлчлалын эхэнд түүнийг Ши Жинпинийг болон түүний эхнэр Пен Ли Юань гадаад хэргийн сайд Ван И Хятадын коммунист намын төв орооны ерөнхий газрын дарга Цай Чи гэж одоо нарыг бол дагалдж яваа эдгээр одоо төрийн өндөр дэд албан тушаалтнуудыг умар солонгосын удирдагч Ким Жон Ун одоо эхнэрийн хамт өөрөө очиж одоо түүний угтан авсан байгаа. За Ши Жинпин Америк болон Оросын төрийн тэргүүнүүдийг одоо хүлээн авч уулзснаас сар хүрэх хугацааны дараагаар умар солонгос улсуудын ихүү одоо айлчилсан нь олон улсын анхаарлын төвд бол орсон. За ажиглах шинжээчнэр бол энэхүү айлчлалыг хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэхээс илүүтэйгээр Бээжингийн стратеги ашиг сонирхолтой илүү холбоотой гэж бол үзэж байсан. За Хятад улс бол умар солонгосын гол холбоотон гэж одоо явдаг боловч цар тахлаас үүдэлтэй худалдааны хязгаарлалт за мөн умар солонгос улс Оростой илүү улам бүр нэгтрэн ойртож Украины дайнд хүртэл сэргээ хэлгийн түншлэх болсны улмаас сүүлийн жилүүдэд харилцаа нь одоо сулраад байгаа. Тиймээс Ши Жинпиний айлчлалыг суларсан харилцаагаа эргэн сэргээх мөн умар солонгос Оросын харилцааг өөрийн үүсгэсэн харилцаанаас хит давуулахгүй байх нөлөөлөл хадгалах зорилттой гэж бол одоо ажиглагч нар үзсэн юм аа. За тэгвэл айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ нэрээр төгжүүлэх тал дээр чухал зөвшөлтсөлд хүрсэн гэж бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин одоо мэдгдсэн. За үүгээрээ одоо үндсэндээ энэ айлчлалынхаа зорилгыг бол тодорхойлсон гэж харагдаж байгаа. За тэрээр найрсгаар хүлээн авч байгаад талархал илэрхийлсний дээр Хятад умар солонгосын хоорондын ойлголцол улам гүнзгийрсэн гэдгийг бол энэ үеэр онцлсан ба. За бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Арчсан солонгос ард улсын харилцаа түүхэн шин зэг дээр байна гэж Ши Жинпин мэдгдсэн. За тэрээр Пхеньянд хийж байгаа төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан үндэтгэлийн хүлээн авалтын үеэр бол ийхүү мэдгдсэн юм а. Хоёр орны уламжлалт нөхөрлөл олон улсын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын сорилтыг давж үеэс үед дамжин улам бэхжиж байна гэдгийг Ши Жинпин тодорхойлж онцолсон. Харин умар солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын даргын төрийн айлчлал хоёр орны нөхөрлөл цаашид бэхжихийн илрэл гэж онцлоод цаашдаа Хятад улстай хамтын ажиллагааг үнзгэр хүлээж бэлэн байна гэдгийг бол мэдгдсэн. Дээрээс нь нэг Хятад бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. За тэгээд дээрээс нь Ши Жинпин энэ оны анхны гадаад айлчлалаа умар солонгос улсаас эхлүүлсэн нь хоёр орны нам болон төр хоорондын харилцааны хөгжил Хятадын төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч байгааг одоо харуулсан илрэл боллоо юм бол мэдгдсэн байгаа. За тэгээд айлчлалын үеэр бол одоо Ши Жинпин умар солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны боловсон хүчний сургуулиар зочилсон. За Пхеньян хот дахь Мудан ориглын бэлд орших одоо хоёр улсын найрамдлын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. За тэгээд одоо урлаг соёлын тоглолтод оролцсон, үдийн зоог барьсан гэдэг олон одоо арга хэмжээнүүдэд бол очиж оролцсон байгаа. За эцэст нь бол одоо түүнийг үдэж гаргаж өгсөн байгаа энэхүү ёслолд бол мөн Ким Жон Ун гэргийн хамт оролцсон юм аа. За дэлхийн тайван хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн онцлж байгаа үйл явдал бол Америк Ираны одоо хоорондын 7 хоногт төрсөн үйл явдлууд байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран ормосын хоолойд эргүүл хийж байсан Америкийн армийн Апаче нисдэг тэргийг сөнөөсний хариуд Америкийн цэргийн төв командлал мягмар гарагт Ираны эсрэг одоо шин цохилт өглөө гэж бол одоо мягмар гарагт мэдэгдсэн юм а. За ингэснээр Америк Ираны эсрэг одоо шин цохилтын 7 хоногт өгсөн байгаа. За Трамп одоо энэхүү Америк одоо Ираныг унагсан гэж буруутгаж байгаа нисдэг тэргэнд байсан нисэх багийн хоёр гишүүн бол бэртэж гэмтээгүй 9 мэнд байгаа. За Америкийн тэнгисийн хүчний дроны тусламжтайгаар аврагдсан гэдгийг бол мэдгдсэн. Харин үүний эсрэг хариу арга хэмжээ маш хүчтэй шийдэмгий байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энэ удаагийн цохилтыг бол өгч байна гэж бол сэтгүүлчдэд мэдээлсэн байна. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи болсон үйл явдлыг бол одоо шууд дурдаагүйч манай улсын нутаг дэвсгэрт ойрхон байгаа гадаадын засаг түвшин өөрсдийн хүний алдаа, энгийн осол эсвэл одоо бусад үйл явдлуудыг
одоо өөрөөр мэдээлж байна. За тэгээд эрсдлийг бууруулах хамгийн сайн шийдэл нь бол тэд эндээс холдож явах юм. Бид дипломат одоо яриа хэлцээг бол илүүд үздэг учраас одоо өөрөөр бол одоо ярьдгаа гэсэн юм зүйлийг сошиал хуудсандаа бичсэн байна. За харин Америкийн айран болон албаны хүмүүс мягмар гарагт эхлүүлээд байгаа зэргийн ажиллагаанд голчлон Иранд анхааруулга өгөх зорилготой бөгөөд үргэлжилж байгаа Америк-Ираны яриа хэлэлцээнд бол нөлөөлөхгүй гэдгийг бол онцолсон. За Дональд Трамп ч мөн одоо хоёр талын хэлэлцээ шийдвэрлэх эцсийн шатанд ороод байгаа. Гэрээ байгуулсан дараа Ормосын хоолоор усан тээвэр нэгдэж одоо хэвийн болно гэж үзэж байгаа бол илэрхийлсэн. За харин Ираны зүгээс Америкийг боддоор гал зогсоох хүсэлгүй эргэдэг ширээ хэлцээ өрнүүлэх сонирхолгүй байна гэж үзэж байгаа бол давхар мэдэгдсэн байна. За ингээд Ираны зүгээс бол бас хариу цохилтуудыг үзүүлсэн байгаа. Тодруулах юм бол Ираны Исламын хувьсгалт гвардийн зүгээс Америкийн армийн Иранд хийсэн халдлагын хариуд ойрох дорнод дахь Америкийн 18 гол объектыг одоо объектэд цохилт үзүүлж устгасан гэж мэдгдсэн байна. За үүнд бол Кувейт дахь Америкийн армийн Али Салим бааз, за Ахмед Жабер агаарын хүчний бааз, мөн Бахрейн дахь Шейх Иса агаарын хүчний баазууд багтсныг бол дурдсан байгаа. За мөн дээрэс нь тус бус нутгийн одоо докторгүй байдлыг харгалзан үзэж Ормосын хоолоогоор газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц, худалдааны хөлөг онгоц зэрэг бүх төрлийн хөлөг онгоц нэвтрхийг одоо пүрэв гарах хэсгэлээ хоригдж за энэхүү дүрмийг зөрчин нэвтэрсэн хөлгүүдийг цохилтын бай болгоно гэсэн мэдгэлүүдийг бол хийсэн байгаа. За ингээд одоо талууд үндсэндээ энэ 7 хоногт бол одоо харилцсан цохилт өгч эхэлсэн. За тэгвэл Трамп үүний дараагаар хоёр тал одоо тохиролцоонд хүрсэн гэдгийг бол зарласан байна. Тэрээр Ираны эсрэг цохилтыг зогсоосны дараагаар дайныг дуусгах анхны тохиролцоо ойрцсон гэдгийг бол мэдэгдээд байна. За тэрээр цагаан ордны одоо зөөвөн тагим сэтгүүлчтэй уулзах үеэрээ бид дайныг зогсоох асуудлаар Ирантай одоо сайн гайхалтай сайхан юм маш сайхан тохиролцоонд бол хүрлээ. Иран хязгаарч цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн тохиролцоонд бол бид хүрсэн. Энэ бол манай гол зорилго байсан. Энэ бол маш том амжилт. За баримтчуудыг эцэслэн боловсруулсны дараагаар Европт гарын үсэг зурах ажиллагаа болж магадгүй. За энэ нь бол тун удахгүй хэрэгжинэ гэсэн ийм зүйлийг бол сэтгүүлчдэд хэлээд байна. За дээрэс нь одоо хэлэлцээ байгуулагдсны дараагаар бол одоо Ормосын хоолой нээгдэнэ гэдгийг бол амлаад байна. Харин Ираны зүгээс Трампын энэхүү одоо зүйлээс өөр зүйлийг мэдэгдээд байгаа. Ираны гадаад хэргийн яам нэвлийн төлөөлөгч Исмаил Багаи төв телевизээр хийсэн мэдээлэлтэй Трампын мэдээллийн талаар бол энэ бол таамаг төдий зүйл юу ч эцэс нь шийдэгдээгүй байгаа гэсэн ийм байр суурийг бол илэрхийлээд байгаа юм аа. За ямар тач Трампын одоо энэ хүү пүрэв гарагийн мэдээллийн дараагаар бол дэлхийн зах зээл дээрх Брент ангиллын газрын тасгын нэгж баррел тутмын үн бол одоо 4.4%-аар буурч өмнө 93 болж өсөд байсан бол 89 орчим долларт бол хүрээд байна. За тэгээд ер нь бол одоо талууд нэгдсэн тохиролцоонд хүрч байгаа хэсэг тал дээр бол одоо энэхүү эсрэгдсэн байр суурьтай мэдээллүүдийг удаа өгч байгаа учраас одоо үнэхээр хэлэлцээ тохиролцоонд хүрсэн үгүй юу гэдэгт итгэхэд бэрх болоод байгаа. 4-р сарын 28-ны өдөр одоо хүрсэн хоёр талын гал зогсоох тохиролцоо бол мөн одоо энэхүү удаа зөрчигдөд байна. За ингээд дэлхийн таймын төгсгөлд энэ 7 хоногийн ням гарагт болох үйл явдлыг та бүхэндээ танилцуулахаар бэлтлээ. Тус улс хүн амынхаа тоог 10 саяд одоо хязгаарлах үгүй юу гэдгийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг одоо нэм гарагт явуулахар болоод байна. За тэгэхээр 10 сая хүнтэй Швейцар болохгүй хэмээх санаачлагыг тус улсын Швейцарын ардын намаас гаргасан. За уг санаачлагад Швейцарын байнгын оршин суугчдын тоо 2050 он хүртэл 10 саяас доогуур байх ёстой ба хүн амын тоо 9.5 саяд хүрвэл холбооны зөвлөл болон парламент тодорхой арга хэмжээ авах үүрэгтэй болно. Харин 10 саяын босхийг давбал хүн амын өсөлтийг дэмждэг олон улсын хэлэлцээрүүдийг цуцлах шаардлага үүснэ гэж бол тайлбарлаж байгаа. За тэдний үзэж байгаагаар хүн ам 10 саяыг давсан тохиолдолд Швейцарын Европын холбоотой байгуулсан иргэдийн чөлөөтэй зорчих хэлэлцээр болон бусад хоёр талт гэрээнүүдэд нөлөөлөх эрсдэлтэй болно гэж бол үзэж байгаа. Тодруулах юм бол Швейцарын хүн ам 2025 оны эцэст 9.1 саяд хүрсэн. За энэ нь 2002 онд 7.3 сая орчим байсан хүн амын тооноос бол мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт болж байгаа. За тэгээд дээрэс нь гадаадын иргэд нийт хүн амын бараг 28 буюу одоо 30 орчим хувийг эзэлж байгаа нь цагаачлалын асуудлыг тус улсын улс төрийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болгож байгаатай бол үндсэндээ одоо энэ бүх нийтийн санал асуулга холбоотой явагдах гэж байна. За дээрэс нь одоо цагаачлал, ажиллах хүчний бүтэц, бизнесүүдийн үйл ажиллагаа, Европын холбоотой харилцаа, эдийн засгийн одоо харилцаа холбоо гэх зэрэг олон хүчин зүйлсийг бол энэ бүх нийтийн санал асуулга нэг дор одоо энэ хөндөж байна. За хэрвээ хүн амын тоог хязгаарлахыг
дэмжиж цагаач ажилтнуудаа алдах юм бол ирээдүйд ажиллах хүчгүй болж улс орны ирээдүйн хөгжил цэцэрлэгтээ сөргөөр нөлөөлнө гэж үзэн санаа зовж байгаа бас ийм албаныхан болон бизнесийн төлөөлөл үтж байгаа юм. Ялангуяа эмийн үйлдвэр, зочид буудал зэрэг томоохон үйлдвэрлэгч нар, бизнес эрхлэгчид хүн амын тоог хязгаарлахыг бол хүчтэй эсэргүүцэж байна. Харин одоо консерватив үзэлтэй одоо улс төрийн хүчин болон одоо иргэд бол одоо үүнийг дэмжихийг бол бас одоо дэмжих талд байгаа. За тэгээ бүх нийтийн санал асуулгын өмнө олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн байр суурь бол бараг тэнцүү гараад байгаа юм а. За үзэгч та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийн энэ 7 өдрийн дугаарыг хүргэлэн анхаарлаа татсан баярлалаа.